Тэгээд одоо ингээд үйлдвэрийг харахад хоёр өөр үйлдвэр байна л та. Магадгүй яг нэг үйлдвэр эрэгчэн эмэгчингээр нь хосоор нь тэжээ гэж бодвол нэг үйлдвэр байх хэвээр эсвэл хамаагүй яг ингээд өснө өөрөөс ч гэсэн ингээд болдог болов. Зүгээр голоос нь ирлиз усанхаа гарч ирнэ. Тийм. Тэр нь бол эм усанхааг үржүүлэх чаа тохиолдолд 9 сар дотор дэд нь үржүүлэх шаардлагатай. 9 сар гаргаж үржүүлж болдоггүй. Яг гэвэл нөгөө арсны анатоми онцлог байдаг. Арсны зааз нь 9 сар дотортой болохоор мөгөөрсөйдээр холбогдчихдаг бол түүнээс хойшоо бэхжээд яс эдтэй болчдөг. За тэгээд яс эдтэй болсон хойноо анхны хээлээ аваад гараа ихэр түрх замаараа хeel нь гарч чадахгүй төрөлхөн өндөрлөлт ороод их ч гэсэн зулцах хоёлаа одоо энд их аюултай болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр та одоо ингээд үржүүллээ гэж бодоход багаас нь үржүүлэх нь байна. Тийм нэг 6 7 сартад нь үржүүлэх нь байна. За тэгээд усан хагас нэг хоолн төрүүлээд байх жоохон цүү байгаа. Магадгүй нэг за нэг л төрүүлээ. Хээлээ удаан тээдэг. Тэгээд том хeel гардаг болохоор бас төрөлхийн өндөрлөлөөр явчих гаддаг гэсэн үг. Тэгвэл яг ингээд бол дисплей бол заавал хийх шаардлагатай юм шүү дээ. Дисплей хийхийг бас санал болгох. Хитэн цолцог гарах уу? Усан хавраа нөгөө 2 хүүхэдтэй амтан байхгүй юу? Зулцгаа одоо 2 хөхөөр л хаална гэсэн. Тэгэхээр бүхнийхөө тооноос болоод бас баг тоотой зулцаг гаргадаг нэг 2 3 4 5. Тэгээ яг зарим тохиолдолд 9 мөс гарсан тохиол байдаг юм билээ. Тэгээ тэр нөгөө амтан чинь бас нөгөө хөхнийхөө тоогоос хамаараад зулцгийнхын тоон одоо байглаасаа өгдсөн байгаа штэ. Тэгээ цөөн зулцаг гаргадаг.